Сайн байцгааны үзэгчдээ та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. Ингээд Tesa корпорацийн аг компани эрүүл зөв хоолтын цуврал бүтээгдэхүүн болох Slava нэрийн хоолны нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаараа эхлэхэд бэлэн боллоо. За тэгэхээр манай өнөөдрийн дугаарт маань нэгэн хүндтэй зочин маань хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд та бүхэндээ энэ хүү зочноо танилцуулъя. Mask Production-ы жүжигчин Чолон цэцэг хүрэлцэн ирсэн байна. Ингээд танд энэ өглөөний мэндийг хүргэе. За энэ өглөөний мэнд хүргэе. Бас бүгдэнд нь телевиз үзэж байгаа бүх үзэгчдээ бас энэ сайхан өглөөний мэндийг хүргье. За тэгэхээр танд өглөөний хоолыг тань бэлдэж өгөхөөр манай тоогооч хүрэлцэн ирсэн байна. Манай тоогооч бол Wine and Dine рестораны тоогооч Эрдмэ байгаа. За тэгэхээр манай Эрдмэ маань ерөнхийдөө манай аг компани оруулж ирдэг Slava брендийн энэ хүү бүтээгдэхүүнүүд маань дандаа Оросын холбооны усаас орж ирдэг байгаа. Танд энэхэр бүтээгдэхүүнүүдээс хоол хийж өгөх юм байгаамаа. Ерөнхийдөө Slava бүтээгдэхүүнийг хэрэгжилжсэн Slava-гийн бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг шүү. Хэрэгэлдэг. Тэгтээ голцоо нөгөө бас цагаан будаа, гурвалжин будаа хэрэгэлдэг. Тэгэхээр манай Чока маань ихэвчлэн цагаан будаа, гурвалжин будаа хэрэгэлдэг гэж юм л да. Яг одоогоор тэгвэл хэрэгжилж үзээгүй будаагаар нь. Будаагаар хоол юм. Тийм. Дахин нэмэхтэй карри. Будааны ачиртай байдаг. Тэрний хүч будааны ачиртай авилдээд тэгээд карри нэ. Хүч будааны хачиртай дахианы карри гинэ. За тэгэхээр хүч будаа юу н хэрэгжилжсэн үү? Энийг хэрэгжилж үзээгүй юм. Тий, хэрэгжилж байгаагүй. Хэрэгжилж байгаагүй. Тий. Тэгэхээр хүч будааны маань ашиг шим гэвэл одоо цусны даралт хэсгээс сэргийлнэ, хэд тархалтын эсрэг гэд маш олон үр нөлөөтэй л да. Бас нөгөө нэг юу юм гэж тий. Е витамин бас их агуулсан, бас хүний биед нэг кальцийг бас нөхч өгт юм л шүү дээ. Тэгээд цусны хатуурлыг бууруулна, холестерин бууруулна. Ер нь бол тэгээд эмэгтэйчүүдэд да ялангуяа маш их хэрэгтэй юм бүтээгдэхүүн байгаа л да. Надаас илүү манай тоогооч маань яг энэ хүү будааныхаа талаар хүнд яг ямар шиг биед хэрэгцээтэй зүйл өгд юм болоо хангаж өгч чаддсан болоо гэдгийг хэлэх байх л гэж бодож байна л да. Манай чокод хэлчих үү? Хүч будаа хүний судасыг судасны нарийсыг эсэргийлээд хамгаалдаг. Тэгээд сахарын хүчинтэй хүмүүс хэрэглэхэд сайн ойлгоорой манай тоогооч яахан дараахан болохоор ингэж ярьж магадгүй юм сайхан бүсгүй ирсэн болохоор сандраад ээж магадгүй л дээ. Ерөнхийдөө тэгтээ би жамд хэллээ шүү дээ тийм ээ. Ер нь бас энийг мэднэ бас тий бас хүний биед бас ямар нөлөөтэй вэ тий маш одоо тижээлэг шингэд сайтай бас тий сахартай хүмүүс бас их хэрэгэлдэг юм л ш тий. Норчин үчин бас аягүй их нөө хор тавдар модор аягүй их байдаг ш тий. Хор тавдрын эсрэг одоо нөө бүдүүн гизний хор тавдар модор маш олон төрлийн өвчнөөс одоо сэргийлэх нөлөөтэй юм л тий. Ерөнхийдөө надаар хэлэлгүй баг мэддэм юм шүү дээ. Ер нь шалгасан юм уу? Мэднэ л дээ бас хэрэгэлдэг л болохоос ш. Тэгээ тэгвэл манад бас ийм хөц будаа байгаа, гурвалжин будаа байгаа, вандуй байгаа, цагаан будаа байгаа, овиос байгаа тий. Ер нь бүх төрлийн будаа байгаа л та. Тэгээ ер нь манай хөц будаа маань ерөнхийдөө дэлхийд 2000 гаруй жилийн түүхтэй гэдэг юм байлаа. Тэгээд ихэнхдээ дэлхийн нийт хүнсний 4% эзэлдэг будааны. Тэгээд таалах, спирт ингээл хүнсэндээ хэрэгэлдэг ийм бүтээгдэхүүн байгаа л да. За тэгээд тэр яг манай тоогооч хоол ээж явах хооронд ерөнхийдөө чулуун цэцгэр маань сонь сайхан юу байна? Энэ зуныг яаж шахуу өнгөрөөж байна? За юу бах те тэгэл ер нь 100 болсон болохоор нөө хөдөө гадаа их явал хөдөө яг яах гэж явж байгаа. Хүүхдээ яг үдэ цэвэр агаарт байлгах журмаар тий бас дархлаа сайжруулах маркер тэгэл цагаан эдэн дээр байлгая гэл ногоо цагаан дээр байлгал байж нь л та тэгэл өөрийнхөө эдлэн газар дээр эдлэн газар нь яг хаана хэлэхгүй гэдэг. За би бараг мэдчихэв. Ер нь тэгвэл хүүхдтэй цагаан эдэн дээр байлгахаас гадна манай Славад бас хүүхдийн будаа бас байдаг шүү. Тий хүүхдийн будааг нь хэрэгэлдэг байсан. Манай хүүхд чинь бас нэрээ байхад нь бас нөө каш маш айгу хийж өгдөг байсан тий. Айгу сайн штэ бас нөө хүүхдийн хоол идэх туршил мөрчлөг айгу сайжруулдаг. Бас тижээлэг. Хамгийн гол нөгөө орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд маань ихэнхдээ ер нь урдаас орж ирээд байгаа тий. Манай энэний явал онцлог нэг түүхийн эдэ Оросын холбооны улсаас оруулж ирдэг байгаа л да. Тэрийг өөр онцлог. Мэдвэ штэ бас мэдхгүй юмуд нас мэдмээр юм байна шүү. Тэгэхээр бас давхар бас хүч будааны хачиртай дахианы кариг бас манай чока маань бас сураад авахд илүү төхгүй байхаа тий. Өөрөө бас цохиож хийн бас. Тэгэхээр манай тоогооч бас дугай хийхгүй манай чокад бас дараалал зааж өгөөд бас давхар манай үзэгчдэд бас зааж өгөөд ивэл тий.
За эхлээд дахианыхаа гуйны махаар ийн. Сээж махаар их юм бол сээж мах айгүй 10 байдаг. Тэгээ гуйны махаар ийн. Тэгээд хальцыг аваад хэрчээд том хэрчнэ. Иймэрхүү. Үзэгчтэй хараараа ерөнхийдөө нэг иймэрхүү том. Тэгээд төмөс луунгаас ингэж хэрчээд чаналтай эхлээд чанал боловсруулна төмөс луунгаа. Бас том хэрчнэ. Тийм бас том хэрчнэ. Тэгээд сонгоно бас том хэрчнэ. Тэгээд махтаага хуураад тэгээд За ер тий ерөнхийдөө ойлгомжтой байна. Дахианыхаа махыг том хэрчээд бэлдээ тавьчих юм байна. Шарах юм байна. Төмөс луунгаа бас том хэрчээд чанана гэж юм тийм ээ. короныхаа цэцэг. Бас манай Tesla корпорац оруулж ирдэг корона гэдэг хүний биед маш шингэц сайтай юм тос байгаа. Ерөнхийдөө тэгээд маш сайн рекламдж байна. Тийм байна. Гэхдээ ер нь реклам гэхээс гадна бас хүний биед ер нь их хэрэгтэй бүтээгдэхүүнүүд Тийм хамгийн гол нь нөлөө байхгүй тий их сайн эмчилгээ болцохоор хүн аваад хэрэглэхэд ямар ч нэг муу ам гарахгүй тий хүний биед маш сайн шингэц сайтай хүний биед шимт хижээл өгч чаддаг ийм бүтээгдэхүүнүүд байдаг учраас би маш бардам ингэж дахин хэлээд байна л да. Ерөнхийдөө тэгтээ корона гэдэг энэ хүү тосыг хэрэгэлдэг үү? Харж ийсэн үү? харж ирсэн. Гэхдээ хэрэгжилж үзээгүй л дээ. Тий. Тэгвэл одоо үзэх нь тийм ээ. Одоо үзье. Хэрвээ таалагдвал бас штэ цааштай хүнсэндээс тий. Хоол. Ер нь гэрийн эзэгтэй нар бол угаасаа ер нь бол хоол хүнсний талаар мэдтгэн маш миний бодлоор сүүлийн үед дэлгэцээр маш их мэдээллийг авч байгаа л да ер нь. Ерөнхийдөө урд нь бол их л ховор байсан тийм ээ. Нэг гурил будаа мах тий. Хооронд нь гурил будаа холиол, мах холиол тийм л ер нь хоол байсан шүү дээ. Тэгээд нэг будаа таараа эсвэл цовь нэг бууз хуушур тэгэл бод. Эсвэл нэг шүлтөөл гээл тийм Одоо бол ерөнхийдөө өргөн хэрэглээтэй болжээ. Ерөнхийдөө нарийн ногоонууд маш их хэрэгэлдэг болсон байна. Янз бүрийн будаануудыг хэрэгэлдэг болсон байна. Хүний биед эрүүл гэдэг үүднээсээ маш зөв ийм бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг болоод байгаа тийм ээ. Ер нь эрүүл хүнсийн талаар, эрүүл хоолтын талаар юу гэж бодож байна? Сүүлийн чинь бас их эрүүл хоолт гээ бас яриад байгаа шүү дээ. Хүний бие бас айгүй их өвчин зөв хооллохгүйгасаа болоод айгүй их бас өвчлөлт гарч ийн сахар гээл тэгэл янз бүрийн идж байгаа хүнснээсээ хор тавдар модор гэж 9 жорын бас гарч байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол ийм гоё эрүүл хоолт, эрүүл хүнс сүүлийн бас үзэгч маань одоо хүмүүс ямар юу юм бэ? Зарим нэг дуртай байд юм билээ. Тийм шүү дээ. Гоё кайфтай байдаг шүү дээ өөд. Одоо гадын багсгаад хайр багсны шараад гадын багсгаад баг зэргийн давс харт ирчигээд тэгээд төмөс луунгаа ижгаад ус игээд кариныхаа соус игээд Яаж ингэж галыг гаргаагүй нэ? гал уу? Дахиад нэг харуулаач. Ширийн гал дээр тэгээд тостой бидээл гал дээр нэг тусах гал. Энэ бас уралдаг үз. Тогооч яас гинэ чока чадах уу ингэж. Чадна штэ. Үнийг үзийдэх үү? Галын жоох мосчаад түлэгдэхээс нь үнийг үзийдэх үү? Хамаг юм шидэ ичих. Айсан. Яа. Авьяас биш жоох наашлуудад авах гээд байгаа байхгүй. Жоох наашлуудад орч. Болохгүй мэн. За ерөнхийдөө эвсэл байна чока. Ерөнхийдөө айгу сайн гэр эзэгтэй хаа. Тэрийг сайн хийж мэдэхгүй маа бас. Танаа хань ижил хэлдэг. Хань ижил мал мэдэх багтаа. Ер нь ингэдэж штэ урлагийн хүн чинь ар гэр нь хаягддаг гэдэг штэ. Чокагийн хувьд яа тийм бол? Бас тиймэрхүү талдаа шүү. Тэгтээ бас айлхыг бас нэг хайчих шиг хичээгээл те очисон үедээ те хоол унд сайхан хоол ундаар дайлал гэрийнхэнтэйгээ айлуулах өөр хүүхд хань ижилтэйгээ бас цаг зав өнгөрөхийг боддог л доо. Яг энэ талаар бол би айгу маш сайн мэдж байна. Ягаад тэгэхээр маш сайн гэрийн эзэгтэй байж чаддаг, гэрийн маш сайн ээж байж чаддаг, маш сайн хань байж чаддаг, ажил гэрийг маш сайн зохицуулж чаддаг ийм үсгөө тийм ээ. Баярлалаа. За тэгэхээр ерөнхийдөө давсаа хийсэн те ганцхан. Давс хар перц. Баг зэрэгээд галаа түр унтраач. Тэр хооронд нь төмөс луун маань буцалж байгаа те. Одоо ногоон сонгоно гэж шарах уу те? Ногоон сонгон чимэглэлт тавглах та. Хэвлэх зүйлс үү. Ногоон сонгон хөндөр. За тэгэхээр манай үзэгчид ерөнхийдөө чокаг шулуунаа гэж айгүй их маш сайн мэддэг.
Ягаад тэгэхээр би найзуудтайгаа ч юм уу ингээл хүнтэй уулзаад байж хахад ерөнхийдөө манай чука гэж ярих. Яа нөгөө шулуун аяа гэж тэгдэг байхгүй юу? Энэ дүрийн үрийг яг хаанаас олж авсан юм болоо? За илүү л гомдчих юм болоо. Нэрийг нууцлахгүй. Тийм яг оюутан байхад сурж авах хугацаанд манай одоо нөгөө анги дээдлийн курст маань бас нэг ингэж жоох иймэрхүү тэгж шулгаж ярьдаг нэг охин байдаг байсан. Тэгээ тэрнтэй бас айгүй ойр ярьж барьж байхыг сонсоол ингээл тэгээ манай ангийнхаа хүртэл айгүйх ярьдаг байсан хгүй. Тэр нь бүр амар хоногсцсон. Тэгээ нэг удаа тэгээд яг бэлтгэл хийж авах хугацаанд нэг ийм хүн байд юм аа. Дээр нь ингээд ингэчүүл ямар бол гэд. Тэгээ манай ах нар бас айгүйх дэмжээ тэгээ ах яаж ирсэн. Тэгвэл тэр маш сайн одоо дүрийн судалгаа маш сайн хийгээд маш сайн гаргасан учраас үзэгчдэд хүрсэн байгаа тий. Тэгээд ерөнхийдөө тохооч хоол олж ийнэ гэж хийдвэл яах вэ? Тохооч би хурдан идмээр байна. Өглөөнийхөө цагийг уугаагүй гарч ирсэн шүү дээ. Яа нөө шулуунаараа хийж болохгүй. Үгүй. За уучлаарай. Яах нь гэсэн чи юм. За энэ зүгээр жижигхэн сорилт байла. Сорилт юу ах те. Тэг зүгээр л бидний хоорондын зугаа байлаа. Хоолны хачир болгоод өөрийнхөө зүгээс манай үзэгчдэд эсвэл бас надад зариулаад ямар нэгэн мэдлэгээ ч юм уу юм хэлэх үү яах вэ өөрөө мэдээд зөндөө хэлүүлт юм бичиж юм балаа юм бэ за ямар ч гэсэн үзэгчтэй л хэлээ дөө тий өөрчн бол зөндөө хэлдэг юм чи тий манай хамгийн гол нь манай телевиз үзэж байгаа үзэгчд бол нийт манай Монголын манай арт түмэн одоо эрүүл хамгийн гол нь эрүүл байжж тэ цаашдаа амьдран жаргалтай байна их зүйлийг бүтээн тийм учраас одоо эрүүл байгаарай л гэж хүсэж өрөөдөө тэгээд бас эрүүл хүнсээ хэрэглээрэй гэж хэлмээр байна. За баярлалаа тэглгүй яхан мэдээж монголчууд бид бүхэн эрүүл сайхан амьдрахын тулд аз жаргалтай амьдрахын тулд эрүүл хүнсийг хэрэглэх нь ойлгомжтой тийм ээ ийм сайхан өрөөлийг өгсөн Чукада баярлалаа. Баярлалаа. За ерөнхийдөө хоол болж юм уу? Хоол ер нь бол чинь одоо төмс дуун болоод тэгэл бэлэн болчихно доо. Энэ хөдөхгүй. Энэ бас ингэ зүгээр юм шүү дээ. Энийг бас хэрэгэлдэ. Уустгүй юм бил шүү дээ. Энэ бас усан гэхээр тэгээ айгу хурдан болдог. Яг зөв. 2-3 минутын удаа 3. Миний хэлэх юмнуудыг хэлээд багш. Тий хэрэгэлдэг болохоор сайн мэдж байгаа байхгүй юу бас айгу сайн. Энд чинь хамгийн гол нь ямар нэг химийн бодис ороогүй, цардуул ороогүй. Өөрөөсөө хоёр төрлийн цайр, төмрийн хүчил орсон байгаа. Тэгээд ямар нэгэн химийн бодис ороогүй учраас нөгөө маш хурдан болдог, хугаралт үүсдэггүй. Тэгээд бас нөгөө гоймон гурил мөрөл хийгээд идэх байхгүй юу. Тэгээ энэгээр энэ лавшаа энэ гоймонгоор хийгээд өсч айгу сайхан идээд хаана одоо тэгээ айгу хэрэгэлдэг болсон шүү дээ нэ чи. Тий. Бас л манай нөгөө тесокарпоц чинь оруулж ирж байгаа шүү дээ. Их сайхан бүтээгдэхүүн их сайхан юм оруулж ирж байгаа юм байна бас. За тэгээд эдгээр бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа нийт компанийнхаа хамт олондоо бас баярлалаа гэдгийг хэлье тийм ээ. За бас энэхүү бүтээгдэхүүнээр маань бид хоёрт амтаа сайхан хоол хийж өгж байгаа Эрдмэдээ бас баярлалаа гэж хэлэх зүйтэй болоо гэж бодож байна. Зүгээр. Баярлаа. Манай Эрдмэ Чукатай танилцсан уу? Өгөө. Ер нь бол мэднэ. Маскаратай гэсэн жижиг чинь Чука. Тий. Яг юугаар нь мэдтээ? Юу идэх вэ? Жүжигч. За энэхүү орноос тоогооч манаргаад авлаа. Энэ зүгээр хоолны хачир байлаа шүү. Гинэ. Ерөнхийдөө манай тоогооч ямар шүү санагч айгуу тийм даруухан бааз. Эрдэмтэн үүд дүлгөөн. Даруу их мөрөн дүлгөөн гэдэг шиг л шүү дээ. Одоо ерөнхийдөө энэ нэвтрүүлгийг хөтлснөөрөө би бас Эрдмэгийн хоолнд орчод байгаа. Тэгээд бас хийсэн хоолнуудаа гэртээ харж туршиж үзэж байгаа. Энэ тоогооч маань ингэж ресторанд бас хоол моол хийгээд энэ гэртээ ер нь бас хэрэг хоол хийдэг ба ер нь тоогооч хүн. Гэрийн хоол иддэг үстэй гэрийн хоол моол. Ээжийн хоолыг идэнэ. Тэгээд нэг мартаар шинжлэр гэрийнхэндээ хоол хийж өгнө. Тэрнээс ажиллаа хийж байгаа л гэртээ хараад бас ажиллаа эхлэрчнээс эвгүй штэ. Өдөржингөө хоол игээл дахиад хараад хоол игээл. Энэ бол хоолыг гэртээ мараг хийдгүү дээ. Тэгэхээр ийм сайхан тоогооч юм байна. Ээж нь өөрөө иддэг гэхээр ээж нь бас мундаг сайн тоогооч байх юм тийм үү? За ерөнхийдөө манай хоол бэлэн болж байгаа шиг байна. Одоо тавилтын юунд орох юм бэ те? За. Манай ээж чинь бас тоогооч юм байдаг шин. Тийм үү? Тийм, манай эмээ бас тоогооч ер нь тэгээд.
удам дамжсан тоогооч. Карри нь Идэх юм уу? баг зэргийн төстэй. Энэ төр юу вэ? Япон карри. Ууд нь бол энтгээс гаралтай бол. Тэгээд Японууд бас айгүй хэрэгэлдэг. Тэгээд Япон карри гэдээ баг бас нэг брэнд гаргацсан. Тэгээд бодгосон чавсан дуун хүнсээ нөгөө шарсан Махан дээрээ хийгээд баг зэргийн дахиад жоох уурна. Нэг хурахгүй жоохон. Тэр нь бол энэ махны чинь хамаг амтны тосондоо байгаа шүү дээ. Энийг төмслөө унд авсан гэж шингээж өгнө. Жижиг төмслөө унд авсан. Үүнийд манай хоолнууд бол маш хурдан болдог. Тийм хоолнууд хийж байна. Өглөө бид нар шиг яарж гардаг хүмүүс те. Тий. Ханижлээ ажилтны явах юм шиг юм. За дахиад жоох ус хийгээд одоо соусаа бэлдэж. За. Соусаа бэлтгэхийн тулд шууд энэ дээр хийгээ гэж юм тийм. Тийм бэлэн карри байгаа. Гадуур айгүй их зарагддаг та. Тийм баг бүх сүлжээ дэлгүүрүүд дээр байгаа. Лотогийн карри гэдэг. Лотогийн карри гэдэг гадуур сүлжээ дэлгүүрүүдээр тий маш их зарагддаг. Элбэг. Ерөнхийдөө гарын дор материалаар хийдэг л дээ. Тэгээд давс, перц. Өөр амарч хэрэггүй. Энэ ерөнхийдөө карри гэсэн учраас амархан л юм тий. Тийм, карри гэсэн учраас карри оруулж байгаа. Үндсэн өөрийнх нь амтлагчийн авчрахгүй гэсэн. Үзэгчтэй харж байгаа баха одоо энэ нөгөө усан дээрээ шууд карри гэж байна. Төмсөө хийгээд нэмж давс мавс хийсэнгүү те. Карри нь өөрөө амттай байгаа. Тийм. Тэгээд нөө бэлэн карри учраас өөрөө шууд өтгөрөөд соус болчихно тий. Өөрий дата яаж сүлжээ супермаркет. Бүх сүлжээ дэлгүүрүүд дээр энэ байгаа. Элбэг зарагддаг. Тэгээд ерөнхийдөө будаагаар хүмүүс намайг жоох байхад будаатай цай айгүйх чамдаг гэсэн. Танаа ээж тэгжсэн байна. Намайг жоох байхад би жоох байхад хүмүүс будаа иддэг гэсэн л та. Хүч будаагаар ердөөсөө тийм хийдгүү эсөө манайч. Одоо сүүлийн үед хэрэгэлдэг болчиход байгаа. Дээр үед манай эмээ энэ айгүй хэрэгэлдэг. Тийм дээр үед айгүй ихэд гэсэн тий. Тэгээд нэг сайн идэж чаддгүй жоохон болохоор тэгээд жоохон дургу байсан. Бэлтгэсэн чинь шиг тий. Дээр үе хүмүүс чинь бүр задрах гад амар удаан чинь тэнгуут бүр нэг юм нялцахаа нэг сонир бэлцээсэн болчиход тест тэгээд жоохон дургу. Тэгэхээр ерөнхийдөө дээр үед гэхлээр манай эмээ өвөөгийн үед бол ерөнхийдөө янз бүрийн өвчлөлт бол маш бага байсан тий. Тэгэхээр бас идэж уусан юмтай нь бас холбоотой байсан. Хоол хүнсэнд нь маш ач холбогдолтой байсан л та тий. Жишээлбэл цагаан адэ гэж байна шүү дээ дээр үед. Хүүц удаа шилбэл хэрэгэлдэг байсан. Цэцэрлэгт айгүй хөгдөг байсан хүүхдүүдэд. Цэцэрлэгт маш. За ингээ манай хоол маань бэлэн болж байна. Чукагийн маань хоол бэлэн болж байна. Хүч будааны хачиртай дахианы махан карри бэлэн боллоо. Ямар санагдаж байна? Их сайхан санагдаж байна. Тэгээ ийм сайхан хоол ийсэн бас тоогоочтой баярлаа гэж хэлмээр нь бас эзэгтэй нар минь бас сурч авсан байгаа гэж бодож байна. Тэгэхээр манай энэ тоогооч маань Wine and Dine рестораны тоогооч байгаа. Манай энэ ресторан бол Жаргалан хотхны Provence студийн студ байшингийн нэг давхурт байрладаг байгаа. Тэгээ бас нэмж хэлэхэд энд маш олон төрлийн винонууд байгаа. Хоолой зоглонгоо араас нь виногоо уух. Тийм. Карины дээр нь өндөг тавина. Японууд ер нь тэгж хэрэгэлдэг. Тэгээ өндгөө жоохон түүхий шарын. Дотортлын. Тийм. Рамен гэдэг гомь бид ч бас Японы нэг алдартай. Тэрний хүртэл гомь түүхий хийдэг. Ер нь Японууд өндгөө жоохон хагас болгож иддэг юм бэлээ. Энэ юу? Гүнжтэй үр. Үргээд. Гүнжтэй үр яхав заримдаа гүнжтэй үр байхгүй гэж болно тий. Тийм. Энийг бол энэ ихтэй талаасаа бүр зүгээр жижиг супермаркет хүртэл зардаг шүү дээ. Хагас зилэн 2-3 мянгатай л үдэ айгүй. Хагас зилэн дээр ч айгүй хэрнэ. За ингээд хоол нь бэлэн боллоо. За үзэгчтэй ерөнхийдөө манай хүс будааны хачиртай дахианы махан карри маань бэлэн боллоо. За энийг одоо манай тоогооч маань зочиндоо өгөндөө. Зин бидэг авч байгаа юм шиг, шагнал авч байгаа юм шиг. За одоо тэгэхээр манай нэвтрүүлгийн онцлог бол шууд суурин дээр нь хийгээд шууд суурин дээр нь амсаад шууд суурин дээр нь сэтгэлээ хэлэх байгаа. За тэгвэл одоо
Амсаадах яа. Амтлахаараа. Ататаа. Маш гоё амттай болсон байна. Байна гэх. Ерөөсө цэг тавьчлаа. Өөр үг хэлэхгүй гэдэг. Маш гоё амттай болсон байна. Цэг. Үг алгаа. За баярлалаа. Тэгвэл тогоочтой ийм сайхан хоолыг бэлдэж өгсөн тогоочтой маш их баярлалаа. Хүрэлцэн ирсэн Чукад бас маш их баярлалаа. Ингээд энэ удаагийн нэвтрүүлэг маань өгөөр өндөрлөж байна үзэгчтэй та бүхний хоолны жоронд бас нэгэн жор нэмэгдсэн байхаа гэж найдаж байна эзэгтэй нараа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.